Наач одоо хашаанаас одоо хүрээнд авчиж байгаа. Чав авч байгаа. Одоо майл байна, жацарган байна. Алин байгаа хөрөл байгаа. Хөрөл бол тэр хоёр байгаа. Алин бол одоо яг цэцгэлчээд байгаа нэг. Энд наа нэг байгаа. 7 гоног энэ одоо нөгөө зүрхний юун цаа ингээд 7 гон бол 2 7 гон авчиж ингээд 6 7 жимс авчиж байгаа. Баярлалаа. Би Сангаархан дүүргийн 1-р орнд амьдардаг ойлгоо уцаад компанид оператор хийдэг Ванч гэж байна. Би одоо мод одоо 26 жил, баг 27 жил болж байна доо. Анх одоо тэр хамгийн том 2 нарсаг тарьж ихтэй. Тэрнээс хойш урагчаар нурам ороод ирдэг. Зэд болгон тэгэл тарьсаар болд үдээ зэрэг төрж байна. Одоо манай чинь шидмөст мод гэх чинь 3 4 төрөл байна. Навчт мод нэлээд би хар мод байна. За бөөл цэцэг моднуудаас бол бөөлс байна. Бөөлсний одоо давхар байдаг, танд байдаг. Жимсний моднууд бас нэлээд бий юм байна. Чавгны мод байна. Одоо энд байгаа чавгны мод. Тэнд бас алюминий мод байгаа. 2 3 алюм байгаа. Бөөлс, мойлны мод, жимсний мод баг 7-8 төрөл юм да. Яг юу ач юм бол. Одоо жимсээ гаргаад эхэлсэн бол хадам ээж их зөөр гардал тарьж хэлсэндээ ерөнхийдөө манай 3 ашиг бол яг адилхан. Одоо тэр шуун фабрикт байгаа тэр 2 ашиг бол хаал дүүрэгт бол бас дээгүүр одоо 2 ашиг бий тийм. Ногоон байгууламжтай сайхан ашиг байгаа тэр. Миний үед бол уран судлалын хичээл гэж бодсон. Манай багш цэцгээ багш гэдэг. Нийл 14 дэх сургуульд насаар уран судлалын багш хийжсэн байгаа. Тэр хүнээс бол бас нэлээд юм сонсон доо. Манай сургуулийн энэ хажуу талдаа ингээд айгүй том юуны талбайт байсан. Төмс ногоо тарьдаг. Тэгээд тэргээр ингээд хүүхдүүдийг нөгөө намар 14 он хавар хичээл тараад нэг 14 хоног ажилладаг гэсэн шүү дээ. Төмс тариал луу муу ингээд модцоод ингээд тэр бол бас нэлээд нөлөөсөн дөө. Жимсний мод одоо тарихад тэр одоо анх суулгах цаа яаж суулгахаас эхлэв таландаа. Шууд авчаад ингээд нүхэнд авчаад ийгээ суулгах юм бол тэр урахгүй айгүй олон төрлийн. Гэхдээ тэр хөрсөө сайн бэлдэх. Хөрсөө бэлтгэхдээ нөхөө хэдий гүн уухгүй эсвэл бол өндөр уухгүй гэдэг тухайн байгаа орчныхоо хөрсийг судалж байгаа. Тэгэхгүй болохоор зарим газар ингээд судлахаар хар ширэн хөрсч юм бол зарим газар ийм юм байна. Ерөөсөө 20-30 см хар ширэн хөрсдөг. Тийм газар чи хэд гүн суулгах юм бол нөгөө чинь доотлох нэг саврын хөрсөнд бол үндэслэл цаашаа урах боломжгүй болчиход байгаа. Хөрсөө сайн судалж ээж тэгжээж тариал тийхгүй бол бас хоёр талтай юм байна. Жимсний мод одоо миний тарснаас хойш нэг 2 жил бол ер нь жоо ачлаа шүү. Тэгжээс гайг бол 2-3 жил болж ээж. Тэгэл ер нь арчилгаатай даа. Цэцэг нь гараад ирлээ нөгөө цэцгэж бас нэг анх цөөхөн цэцэг гараад ирэхээс бас тэрийг ингээ хамгаалаад үлдчих гээд байгаа юм чинь. Тэр чинь бас нэг нөгөө хүний нөгөө уран байж таас нэг энэ чинь нэг жимсийг аваад идээ үтчихээд тиймэрхүү маркал тэгжлаач. Аянгал арчилгаатай даа юм бол. Энд одоо ширүүн морон ч юм бол одоо тэгэл өндөр өдрөд зохиод нь шүү дээ. Одоо цэцгнүүд ч юм бол энэ чинь бас нэг ургуулцаа гараад ирэхээр бас нэг хайрлаад бас нэг жимсийг аваад хүүхдүүд бас нэг хэдүүлээ сонирхуулаад ингээд яахын тулд одоо энэ хавар ингээд салхилаад ингээд өндөр зөндөр орох юм энэ юугаар ингээд бүтээж өрдөө ш тав. Одоо энэ чүүл байна тий. Тэргөө чи бүтээгээл яацгаас бас салхин дараа хийсэхгүй. Тэгээ энэ дээдлээ яг нэг салхин дээр нь өндөр мод орохоо салхин маш хэмжээгээр хаадаг. Нэлээд сааруулж орж байгаа салхин бол. Одоо өндөр ингээд салхиагаад өндөр мод тарьсан байгаа шүү дээ. Одоо нарс бол өвөл ингээд яг ингээд мөнгө ногоо мод болохоор ингээд юу гэж юм. Цас ингээд ингээд хонос ингээд орлоо гэхэд энэ салхиндаа ингээд нөмрлөн гутлаа энэ дотор засах ундаг байхгүй. Салхин дээр маш хоёр дахь гол чанар нь одоо яг тэр байна. Өвөл бол нөгөө цас ингэж их хонголж ордог. Зүгээр мод байхгүй ингээд шуурал яваад шүү дээ. Модтой болохоор энэ дотор ингээд талбад тэгээд энэ талбайхаа цаснуудыг бүгдийг моднууд руугаа цас орсон үед нь ирээл бүгдийг шүрдээд оолнда модныхаа өндөсрүүд рүү хөрөнүүд юу гэдэг чинь бол 2 4 5 хилэг бол хураагаал идэв. Тэгээд идээд идэв дөө хөлтөд орж ирэл тийм. Ингээд түгээд ичдэг болов. Цонх сайн өргөн.
Одоо энэ бол одоо энэ цэцэг болгон бүгд л юу шүү дээ. Нэг чав гол шүү дээ. Энэ нэг дэлбээ болгон нэг чав. Тийм учраас нэлээд тордчихл байхгүй. Тэгэл эднээс бас тайралтийнэ. Эднээс гэхгүй нөгөө урт урт ингээд нарийнх ингээд орох чинь шүү дээ. Эднээс ингээд салхинд хөдөлгөөр нэгнийхээ цэцгийг ингээд зохиод цэцэг нь уцаараа тэгээд жимс байхгүй. Энэ алюминиум одоо бас эднээс ингээд хамаагүй ингээд зэрлэгээр нь ургуулах юм бол энэ нөгөө цэцгээ ингээд гоо салхинд гөөд юу байна. Жимсгүй болох талтай. Тийм учраас тайралт хийчихэд мөчрийг бие даахад чадвартай болгоно гэж байна. Миний гол тэгээд байгаа юм. Ингээд жоохон бүдүүн болохоор өөрөө салхинд хөдөлгөөр нь багасчдаг. Тэгэхээр ингээд цэцгээ авч үлдээд байдаг. Энэ алим гэдэг энэгээр ингээд энэ үрэл жимс шүү дээ. Тэрний модон дээр залгасан залгаастай юм байна. Энэ доогоор залгаасан дээр хийсэн тийм алюминиум мод байна. Бисрэг алим гэдэг байна. Энэ бас энэ залгаастай алим байна. Яг залгаасгүй алим бол улаан нэг урд шиг л тэгж удаад. Одоо энэ цэцэг болгон ч бүгд алим гэсэн үг шүү дээ. Эднээс ингээд. Ер нь тэгээд мод тарихтаа хүн хамгийн эхлээд бол хурдан моднууд их тарих хэрэгтэй. Арчилгаа багтаа модыг. Арчилгаа модыг тариад ирэхээр хүн урам ордог. Тэгэхгүй болохоор нэгэд арчилгаатай модыг ингээд шууд ингээд жимсний мод аваад тариал ингээд арчилгаатай нар сэтрийг аваад тарингууд нөгөөдөл нь тэр жилдээ юм ингээд орохгүй түлэгнээд ингээд жоохон шарлангууд л хүний урам ордог. Жимсний мод бол бас нэлээд арчилгаатай тарьчиж байна. Тэгэхгүй зүгээр ингээд энгийн модыг аваад тариад ингээд эхлэнгууд эднээс нөгөө услага маань өдр баг зарцуулдаг. Тэгэхээр айгүй хурдан урам ордог. Тэгжээ дараагийнхаа мод руу ингээд яг үе шатаараа ингээд авахгүй болохоор тэгэхгүй зүгээр нэг айгүй арчилгаатай мод тарьчихгүй заа болын энэ үс мод зурхгүй мэн ингээд маячдаг байхгүй. Орон нус их зөөл ус байдаг. Тэгээд дээвэр уснуудыг бол ер нь л бүгдийн нүрэл хамаж авах сонирхолтой шүү дээ. Уртаадлын айлын үрдэлтүүд тэнд одоо байн зоочаал тэгээд тавиад тэгэхгүй бол ингээд борон усыг ашиглах айгүй сайн. Зүгээр нь худгийн ус нь бол хатуул гэхтэй байдаг. Борон ус зөөлөн байдаг болохоор жимсний мод айгүй нөлөөтэй сайн.